За бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр би та бүхэндээ өглөөний ганцхан дадлаар амьдралаа сайжруулах боломжтой гэсэн сэдвээр ярья. За ямар дадал юм болоо гэж та бүхэн манд бодож байвал бичлэгээ дуустал нь үзээрэй. За тэгээд миний нэг бодсон бодол байна. Одоо ингээл бид нар чинь маш олон подкаст, ингээл сэтгэл зүйч, маш олон сэтгэл зүйчийн яриа ингээл бүр хаанаас ингээ YouTube-ээс бүр 1000 түмээр нь ингээ сонсох боломжтой ингээд цаг үед амьдарч байна те. Тэгээд юу хэлэх гэж байгаа гэхээр энэ дундаас ингээд ганцхан хүний яриаг ч юм уу ганцхан хүний үзэл бодлыг хит их дэмжихээсээ илүү олон хүний ингээд харах өнцөг тайлбарлах аргыг сонсож тэгээд тэр дундаасаа өөрийнхөө амьдрал, үзэл бодол бүх зүйл тохирсон ингээд аргуудыг өөртөө бий болгоод ингээд бүтээгээд явбал их зүгээр юм шиг санагдчихж байгаа байхгүй юу? Яг тэгэхээр яг адилхан сэдвэр, яг адилхан номноос ч гэсэн хүмүүс өөр бусдын одоо хараагүй өнцгөр тайлбарлаж ярьдаг юм шиг надад санагдаад идэгин. За тэгээд тэгэхээр энэ дундаас одоо нөгөө миний амьдралд энэ арай ойрхон байна. Миний амьдралд одоо тулгарсан зүйл энэ байна. За энийг яаж шийдвэрлэх үү гэсэн тийм гарц гаргалгааг ирж хайж олох нь одоо хамгийн чухал зүйл юм болов гэж бодож байна. Бидний амьдралын үүнээс хооших гэдэг чинь одоо ирээдүй гэсэн үг шүү дээ, тийм. Ирээдүй маань яг ямар байх вэ гэдг нь ердөөсөө хүний үг үйлдэлээс шалтгаалж ихээхэн ингээд өөрчлөгддөг гэж байгаа байхгүй юу? Та өөрөө эерэг бодлоор аливаад хандаж байх юм бол эерэг үйлдэл үүснэ гэсэн үг. Ер нь шууд маргааш ингээл үүсчихгүй ч гэсэн 2, 3 жил, 4, 5 жилийн дараа таны одоо тэр өмнө бодож исэн тэр сөрөг бодлын үр дүн гарч ирдэг гэж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо санаа зовлт ч юм уу сөрөг бодолд ингээл автаал байх юм бол дараагийн үүсэх одоо тэр нөхцөл байдал, бодит байдлууд болохоор сөрөг болно гэсэн үг байхгүй юу? Одоо энийг бол би бүр өөр дээрээ яг мэдэрсэн л дээ. Би ч одоо нэг хэсэг бүр маш сөрөг байдаг байлаа одоо нэлээд хэдэн жилийн өмнө. Тэгээ тэрнийхээ үр дүн ер нь бол тэгээд баг амссан даа гэхгүй юу. Тийм болохоор ер нь одоо аль болох эерэг байхыг хичээдэг. Одоо сөрөг зүйл бодогдоод ирэхээр нөгөө нэг дандаа ярьдаг гүнзгий амьсгалаа аваад л тийм ингээд аль болох тархиа ингээд гоё сэрэг байлгаад чөлөөтэй байлгаад гоё юм бодохыг ингээд хичээдэг. Одоо маш хурдан одоо тэр сөрөг бодолдоо ингээд автаад байгаад ахгүйгээр тэрийг ингээд маш хурдан ингээд гаргаад өөр юм бодохыг ингээд хичээвэл их зүгээр шүү. За тэгэхээр хүний одоо нэг ёсондоо сэтгэл бол ерөөсөө үйлдэлийг шийдэж байгаа гэсэн үг болоод байгаа байхгүй юу? Нүдэнд харагдах өнөөдрийн одоо энэ амьдралаа өөрчилж явахын тулд нүдэнд харагдахгүй өөрийн доторх байгаа сэтгхүйгээ өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн хурдан аргаар сайжруулж одоо ингээд өөрчлөхөд таны сонсож байгаа үг, өөрийнхөө амнаас гаргаж байгаа үг ердөөсөө хамгийн чухал гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр та өөрийнхөө ерөнхийдөө одоо нөгөө голчлон хилдэг үг чинь эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээ бас нэг бодоод ингээд тунгаагаад үзээрэй. Таны өдөр тутам ингээд өглөөнөөс орой хүртэлтэй ингээд өглөө босоод орой хүртэл таны ингээд ярих ярианы одоо хэдэн хувь нь эерэг байна, хэдэн хувь нь сөрөг байна. Таны дотор тэр бодож байгаа бодлын чинь хэдэн хувь нь эерэг байна, хэдэн хувь нь сөрөг байна вэ гэдгээ эхлээд бодоод дүгнэлт хийгээд үзүүлэх зүгээр юм шиг санагдсан. Тэгээ угаасаа нөгөө нэг үгэнд ингээ хүч байдаг гэдгийг бид нар бүгдээрээ л мэддэг ярьдаг штэ тий. Тэг одоо тэгсэн мөртлөө л нөгөө өөрийн хэрэгэлдэг үг, боддог бодол, харах өнцөг зэрэгээ ингээл амархан ингээд өөрчлөн ихээр бас л маш их одоо хугацаа хүч ингээд шаардагдаад байгаа байхгүй юу. За тэгээд хүн өөрөө ингээд өөрчлөе гэж хүсэх юм бол одоо мэдээж чадна. Гэтэл одоо ингээд тийм зуршил болчихсон үгийг одоо яаж өөрчлөх үү гэсэн тийм бас сөрөг бодолтой байх юм бол угаасаа өөрчилж чадахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өдөр тутмын өөрийнхөө яриаг ингээд эхлээд ажиглаад, анхаарад үзэх хэрэгтэй. Тэгээд гол нь ингээд хитгэн хоног хийж агаад үргэлжлүүлж чадахгүй ингээд орхих юм бол ердөөсөө үр дүн гарахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн үр дүнтэй хүний тархинд хүчтэй үлдэх боломжтой цаг үе гэж байдаг юм байна. Тэр нь болохоор өглөө гэж байгаа байхгүй юу. Тэгсэн өглөөдөө хамгийн түрүүнд хэлэх үг, бодох бодол гинэ.
Тэгээд өөрөө нөгөө өглөө босоод хэлэх үг хийх үйлдэлээ ингээд тодорхой болгож өгнө гэсэн үг аахгүй юу? Тэгээ өөрөө ямар үг сонсож өөртөө ингээд ямар үг хэлж, ямар үйлдэл хийж, ямар амьдрмаар байна гэдгээ бодоод тэрийгээ ингээд тодорхой бичээд өглөө бүр өөртөө хэлж занших ёстой гэж байгаа. Тэгэд өглөө хамгийн түрүүнд одоо нүдэнд харагдсан үг үйлдэл цаашлаад одоо нөгөө нэг бидний тэр дотор бодоод сэрсэн тэр зүйлээс тэр нэг өдрийн үйлдэл бүгд хамаардаг гэдгийг одоо энийг бол ерөөсөө маш олон сэтгэл зүйчид хэлсэн байдгийм байх лээ. Тэгэхээр юу гэж нөхөр бүгдээрээ одоо маргааш өглөөнөөс ч юм уу шууд одоо эхлээд үзэхэд болж штэ тий маргаашийг ямар өдөр болгомоор байна гэдгээ бодоод тэгээд тэрэндээ тохируулж үгээ ингээд бичих хэрэгтэй болж байгаа нь тий. Тэгээд жишээлбэл бид нэр ингээд он солигдоод яг 1 сарын 1-ний өдөр ингээд зорилгоо бичих юм бол маш үр дүнтэй гэж бас ярьдаг шүү дээ. Тэр одоо нөгөө 1 сарын 1-нд бичсэн зүйлээрээ тэр жилийг нь илэрхийлж байдаг гэсэн үг аахгүй юу? Одоо ямар нэг жил байлгамаар байгаа юм бэ гэдгийг ингээд бичнэ гэсэн үг. Нэг өсөндөө одоо нөгөө нэг болгохыг хүсэж буй үйлдэлээ үгээр ингээд тодорхой болгоно гэсэн үг. Нүдэнд ингээд харагдах үйц газар тавиад ингээд байнга уншиж байх юм бол хүчийг нь улам нэмэгдүүлдэг гэж байгаа. Тэгэхээр тэрийг өглөө бүр хийж ингээд чаддаг болоод дадал болгочих юм бол үр дүн нь бүр л илүү хурдан гарна гэсэн үг байгааз. За тэгээд хийгээгүй ингээд юу ч хийгээгүй өдрүүд байж болно л доо. Гэхдээ хийсэн өдрүүд тэр бүр маш ялгаатай байдаг гэж байгаа байхгүй юу? Одоо хийгээгүй өдрүүд болоод хийсэн өдрүүд бол хоорондоо ерөөсөө маш ялгаатай байдаг гэдгийг Японы одоо нөгөө нэг тэр тат хүчний тухай судалдаг Асами гэж хүн хэлсэн байлээ. Одоо та юу ч хийхгүй өдрийг ингээд одоо өнгөрөөж болно. Гэхдээ өөрийнхөө төлөө ямар нэг юм хийсэн өдөр одоо тэр юу ч хийгээгүй өдөр хоёр бол маш их ялгаатай байсан шүү, байдаг шүү гэд энэ хүн ингээд 24 настайгаасаа ингээд ном бичээд ийм одоо сэтгэл зүйн тухай одоо судалж эхэлсэн юм байлээ. За юу гэж бичих үү гэхээр та бүхэндээ 3 одоо тийм зөвлөгөө өгье. За юу гэхээр нэгдүгээр зүр нь өөрийнхөө тухай өөртөө зориулж өгүүлбэр бичнэ гэж байгаа. Тэр нь болохоор нөгөө өөрийгөө юу гэж боддог уу? Юу гэж бодогдохыг хүсдэг үү? Эсвэл хүмүүс чамайг юу гэж хэлэхээр чи хамгийн их баярлдаг уу? Одоо сэтгэл догдолдгоо гэдгээ бодоод жишээлбэл одоо би үнэхээр хичээнгүүч гэдэг юм уу те би үнэхээр загварлагч гэдэг юм одоо юу ч гэж олно өөртөө одоо нэг тийм тодтгол өгнө гэсэн үг аахгүй би ийм хүн шүү гэдэг. Тэгээд тэрийгээ өглөө босоод өөртөө хэлнэ гэсэн үг. Өөрийнхөө тухайл нэг өсөндөө одоо имижийг бүрдүүлнэ гэсэн үг аахгүй юу. За тэгээ хоёрдугаарт нь болохоор за өнөөдөр нэг өдөр ийм нэг өдөр болно гэдгээ ингээд бодож бичих гэж байгаа. Эхнийх нь болохоор өөрийнхөө тухай тий өөртөө ингээ имиж бүрдүүлнэ гэдэг нь шүү дээ. Хоёрдугаарт нь болохоор өнөөдрийг ямар өдөр болгох уу гэдгээ бодож бичнэ гэж байгаа байхгүй юу. Одоо өнөөдөр ингээд инээмсэглэл дүүрэн өдөр байх болно ч гэдэг юм уу. Өнөөдөр хайраар дүүрэн өдөр байх болно ч гэдэг юм уу. Өнөөдөр амжилтаар дүүрэн өдөр байх болно ч гэдэг юм уу. Ер нь тийм байдлаар ингээд бичнэ гэсэн үг. Үнэхээр хүний тарих одоо өдөржин тэр сайхан гоё зүйлийг ингээд чамд ингээд олж харуулах гэж чамд ингээд мэдрүүлэх гэж ажилдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нөгөө нэг тарих маань чи сөрөг зүйл өглөө бодоод гараа явцдаг. Тэгэхээр тарих маань гадуур явж байхдаа одоо чамд тэр сөрөг зүйлүүдийг л ингэж олж харуулна гэсэн үг шүү дээ юмны түрүүнд. Чи сайхан зүйл бодоод өөртөө ингээд ажиргалтай өдөр болно гэд ингээд юу хийгээд одоо affirmation хийгээд гараа явлаа гэхээр тэр өдөржингөө тарихч нь одоо чиний сэтгэл зүйд тэр сайхан зүйлүүдийг харуулахыг хичээнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнэхээр нэг гоё агаад. За тэгээд 3 дугаарт нь болохоор одоо чамд шийдвэрлэх зүйл юу байна вэ гэдгээ бодоод тэрийгэ бичнэ гэсэн үг. Одоо санаа зовлт байгаа мó, стресс байгаа мó, жишээлбэл одоо ямар шийдвэрлэх зүйл байгаа гэдгээ бичнэ гэсэн үг. Өсөлт дэвшилт байгаа мó, мөрөөдөл хийх зүйл байгаа мó, авах зүйл байгаа мó те юу ч байж олно ердөөсөө тэр бүгдээ бичээд тэгээд өөртөө харагдахаар газараа тавиад уншаад ээж болно. Тэгээ ингээд бичснээр
шууд л ингээл маргааш нөгөөдрөөс нь мөрөөдөл биелээд л ингээл нүдэнд харагдахуйц ингээл юм гараад ирэхгүй ч гэсэн бүр ингээд цаана далд байдалтай ингээд аажмаар одоо тэр биелэх процессүүд нь ингээд явж идэг гэж байгаа байхгүй юу. Тэр нь их гоё. Тэгэхээр та бүхэн маань ингээд шууд ингээд нэг хэдэн өдөр хийж үзэл юу ч байхгүй юм байна, юу ч биелэхгүй юм байна гэж ингээд сэтгэлээр унж нөгөө нэг одоо шантарж ингээд орхихгүйгээр ердөөсөө зүгээр л юу ч хүлээхгүйгээр хийгээл явжээ гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол далд цаанаа ингээд бидэнд харагдахгүй далд тэр байдалтай одоо чиний тэр хүсэж байгаа мөрөөдөл чиний тэр одоо гой байх гээд байгаа зүйлүүдийг ингээд биелүүлэх процессүүд нь ингээд явж идэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг нөгөө хүмүүс мэдэхгүй тэгээд аявих одоо нөгөө дундаас нь ингээд орхичдаг нүдэнд харагдах юм юу ч халах худлаа юм байна штэ ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэр далд байдалтай урагшилж байдаг юм байна гэдгийг юусоо сайн тогтоогоод ойлгоод аваараа. Тэгээд одоо маргааш нэг өдөр ингээд баяр баясгалтайгаар тим юм хийнч гэдэг юм уу те гоё юм бичээ тим юмыг биелүүлнэ ч гэдэг юм уу те өөртөө зориулаад гоё өгүүлбэр бичээд өглөө болгон тэрийг хэлэх юм бол өглөөний хамгийн түрүүний бодсон бодол өөртөө хэлсэн үг бол маш хурдан биелэх боломжтой гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр энийг бүгдээрээ амьдралдаа гоё дадал болгоод үзээрэй. За тэгээд сэтгэл амар амгалан амьдрнаа гэдэг чинь бол хамгийн том баялаг одоо хамгийн том одоо шагнал шүү дээ тий. Тийм болохоор өөрийнхөө бүтээх одоо тэр өдрийн өгүүлбэрийг маш гоё үгээр тий бүр чимэглэж маш гоё үгээр бодоод ингээд үзээрэй. Үнэхээр үр дүнтэй гэж бодож байна. Би ч бас адилхан ингээд хийж эхэлж байгаа. Тэгээд бүгдээрээ хамтдаа хичээцгээе. За энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахиад уулзцгаая.